Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 10 жилийн ой дээрээ Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбоо болгон нэрээ өөрчилж, чинээлэг дундаж давхрахтай Монголын төлөө уран дор жижиг дунд үйлдвэр форумыг зохион байгуулж үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид ирэх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөө хэлэлцлээ. Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбоо ирэх 10 жилд экспортыг дэмжих, зээлийн их хүүсийн үрийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн хөгжлийн төлөвлөгөө боловсруулжээ. Энэ үндэсний компаниудын 90 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд ажиллах хүчний бараг 70-80% нь энэ салбарт ажиллаж байгаа. Ийм том хүчийг бид нар төр бодлогоор дэмжиж чинэлэг дундад давхрагыг бий болгохын төлөө цаашдын 10 жилийн концепт бодлогоо бид өнөөдөр алдан ёсоор зарлаж байна. Бидэд олон янзын хувилбар байгаа. Корпорац байгуулж болно. Нөгөө талдаа бас банк байгуулж болно. Банк байгуулсан одоо улсын туршлагууд маш олон байдаг. Тэгэхээр бид нар энэ тал дээр бол илүү нэгдүгээр банк байгуулах тал дээр илүү төлхөө явна. Хоёрдугаар бүр болохгүй бол одоо санхүүгийн корпорац байгуулах тал дээр ямар ч байсан энэ жилдээ ганцхан удаа шалруулдаг энэ системийг халаад хүссэн дуртай үедээ зээл авч явах тийм орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй байгаа. Төр бизнес хоёр юм тустай байх хэрэгтэй байгаа. Энэ хүрээндээ одоо тухайлбал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэдэг хөдөлмөрийн одоо нийгмийн хамгааллын яам дээр байдаг санг одоо өрхийн үйлдвэрлэлийг бизнесийг дэмжиж байгаа сан тийм үү. За энэс залгаад үргэлжлүүлээд одоо одоогийн байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн санг бичил дэмжих сан болгоод жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ийм санхүүгийн корпорац байгуулж хараа тус бие дааж олон их усрын санхүүжилтийн зээлийн их усрыг бүрдүүлэх юм шаардлагатай гоё. Шалгуураа хангасан бол очиод авах хэмжээнд бид нар их усрыг бүрдүүлж өгсөн. Ингийн тулд татвар төлөгчдийн буюу төсвийн хөрөнгөөс биш үндэсний баялагын сан бусад олон улсын байгууллага бусад хуулийн этгээдүүдийн одоо дэмжлэгээр энэ одоо энийг бизнесийн өөрийнх нь бизнесийн зарчмаар нүүлээс явуулах хэрэгтэй байна. Мөн дараагийнх нь гол зохицуулт нь бол энэ борлуулалтын дараах үйлчлэг гэж компаниуд байдагтай адилхан зээлд хамрагдсан иргэд аж ахуй нэгжүүд цаашдаа энэ нөгөө тогтмол ийм зөвлөлт үйлчлэгтэй сайн дасгалжуулагчтай байж тамирчин амжилт олдохтой адилхан байнгын ийм зөвлөлт үйлчлэг үзүүлдэг энэ зардлыг энэ хүүгийн орлогоос нь энэ дээр шийдэж өгөөд өөрөө өөрийгөө аваад явах хэрэгтэй. За өнөөдөр баялаг бүтээгчдийн холбоо маань 10 жилийн ой дээр жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай холбоо болж ингэж одоо нэрээ өөрчилж явах шиг байна. Энд бол би одоо маш их баяртай байгаа. Яг гэвэл олон улсад өөрөө SME буюу Small and Medium Enterprises гэдэг ийм нэр томьёо явдаг. Энийг бүгд одоо SME гэдэг товчлолоор нь ойлгодог. Гэхдээ энэ салбартаа мөнгө зарахгүйгээр энэ олон ажлын байрыг яаж хадгалах юм? Энэ татвар нийгмийн даатгалынхаа суурийг яаж бэхжүүлэх юм гэдэг дээр одоо анализ хийж яаралтай шийдвэр гаргахгүй бол жилээс жилд ингээд төсөв дээр тавьж байгаа мөнгө маань багасаад төсвөөс бүр одоо тавих мөнгө байхгүй байгаад ингээд яваад байгаа бол одоо харамсалтай байна. Жижиг компаниудын дунд компаниуд хамгийн мөнгө урсгалын одоо хүндрэлтэй байдаг татвар бол нийгмийн даатгалын шимтгэл нөөт хоёр байдаг. Сар болгон төлдөг. За мэдээж хувийн орлого албан төр гэдэг. Тэгэхээр нөөтийн хувьд сар болгон төлдөг учраас бид компаниудад боломж олгоод 1, 2, 3 сар гэдэг ерөөдөө тухайн татвар төлөгч хариуцлагатай одоо зөрчилгүй байх юм бол хойш турш төлөх юм боломжуудыг олгоод энэ тохиолдолд бараагаа борлуулаад мөнгө авсны дараа одоо төлөх боломж өгдөг ч юм уу. Эсвэргээрээ бид нар илүү шудраг хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих ийм бодлогын рүү чиглэж байна. Энэ зөвхөн дотоодын нөөт дээр биш бас импортын нөөт дээр адилхан. Тэгэхээр энэ бол нэлээд яг тулгымцсан асуудлыг илүү оновчтой шийдвэрлэх бодиттой хэлбэр болоо гэдэг ийм хэлэлт байгаа. Татварын хуулийг дагаж өргөх, зөрчилгүй байх, эрсдэлгүй байх гэдэг энэ асуудлууд эдгээр тулгымцсан асуудал байдаг. Тэгэхээр татварын алба өөрөө захиргааны одоо торгодог ийм хэлбэрээсээ илүү зөвлөн тусалдаг, алдаа гарахаас нь сэргийлдэг, хамтарч ажилладаг, татвар төлөхт нь одоо мэдхгүй байгаа зүйлийг зөвлөдөг те. Заавал одоо торгож хяналт шалгаж биш. Ийм байдлаар ингэ явдаг болох юм чиглэл рүү явж байна. За энэ бол зах зээл гэдэг бол хямдхан мөнгийг яаж хэрэглэх вэ гэдэг бас нэг өрсөлдөө явагддаг. Бид нар бол сүүлийн жижиг дунд энэ өрхийн аж ахуй тодорхой хэмжээнд мөнгө гарч байгаа боловч энэ яг зах зээлийн тэр хүмүүсийг бизнес авч явахд бол хангалттай биш байгаа. Гэхдээ энийг бол ихэнх нь жижиг дундаа томтойгоо хөгжүүлсэн улсуудын дуршлагаас бол энэ тусдан сан байдаг юм байна. Ялангуяа Сиднейд дэвж Японы хүмүүс их зөвлөж байсан. Яг гэвэл Японоос мөн 50-60 оны үед бол яг арилжааны банкуд нийлжээж тусгай сан байгуулаад тэнгээрээ бид нар жижиг аж ахуй нэгж санхүүжүүлээд тэгээ тэр эргэлтээр бид нар хамтдаа өсөө явуулсан юм аа. Түүнээс одоо ч Монголын жишээнд бол 20% хүү аваад тэ хүүтэй зээл аваад яаж явах вэ гэдэг асуудал.
Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинжилэн найруулахад саналаа тусгах. Кластер гэх нэр томьёог 2019 онд жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд оруулсан ч одоо хүртэл журмаа баталж чадаагүй. Үүнийг хуулийн шинжилсэн найруулгад тусгах. Үс жилсэгөгчлийн үзэл баримталд уялдуулж аж ахуй нэгжүүд нэгдэж кластер хэлбэрээр хөгжих. Үс нутгийн инновацийг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорж байна. 10 жилд мэдээж одоо бид бүхэн хууль эрхцээ орчныг сайжрууллаа, баялаг үйлдэгчтэй олон нийтэд сурчиж алдаршууллаа. Дээр нь одоо жид дунд үйлдвэрлэлийн агентлагтай боллоо. За мөн одоо 2017 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерхий ассамблегаас 6 сарын 27-ны өдрийг дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийг тэмдэглэх өдөр болж одоо зарлалаа. За дараагийн 10 жилийн ажлыг бид юу хийх ёстой вэ гэх юм бол олон улс руу нэлээд одоо идэвхтэй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 10 гаруй улстай бид нар хамтран ажиллаж байна. Мөн дэлхийн одоо жид дунд үйлдвэрлэлийн холбоотой хамтарч ажиллаж байна. Үүний нэг жишээ нь одоо манайх Хөх хотын Гайлын баталгаад бүсгээд байгаа. Энэ газар бол нэлээдгүй олон татврын хөнгөлтүүд байгаа. Энэтэй манай холбоо хамтарч ажиллаад одоо жидүү эрхлэгчийн бүтээгдэхүүнүүдийг хятадын зах зээл рүү ямархуу татврын таатай нөхцлөөр экспортлох уу гэдэг ажлууд хийгдэхээр 2026 оны болон бидний цаашдаа 10 жилийн төлөвлөгөө бол ердөөсөө одоо манай үйлдвэрт хөгжөөд нэг шат агсан болвол дараагийн шатн дээрээ хамтдаа экспортлогч болёо гэж байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгч маань Монголын одоо эдийн засгийн гол түлхүүр хүч юмаа гэдгийг баталгаажуулсан юм он жилүүд байлаа. Цаашдаа бид бүхэн бол илүү олон улсын түншлэл рүү, бүс нутгийн түншлэл рүү чиглэсэн, хамтдаа бөөнөрөө нийлсэн, за бүгдээрээ экспорт руу чиглэсэн, үр дүнд суурилсан ийм холбоо, ийм мэргэжлийн хамт олон байхыг л одоо зорж ажиллаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл 330 сумын дунд хамгийн ашигтай байршил дээр хамгийн нөөц баялаг сайтай 91 сум сойринг бол улсын их хурлаар баталж өгсөн байна. Тэгэхээр энэ 91 сум сойрон газраа одоо жижиг дунд үйлдвэрлэлийн түүхийд бүтээгдэхүүн үйлчлэгийг төвлөрүүлж инженерийн дэд үтцээр одоо хангаж хамгийн гол дүрийн үүрэг бол борлуулалтаар нь дэмжих буюу жижиг дунд үйлдвэр хөгжих тухайн одоо байршил дээр орчныг бүрдүүлэх тэгээд зах зээлтэй холбох юм зүйл байна. Тэгээд төрийн мэдлэлд байж байгаа одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтууд буюу энэ зам одоо эдийн засгийн босоо хэвтэй тэнхлэг бомбын асуудал бол өөрөө жижиг дунд үйлдвэрийг гадаадын болон дотоодын зах зээлтэй холбох энэ борлуулалтын сувгийг дэмжиж өгч байгаа. За энийг одоо хувийн хвшилд энэ бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалын санал болгож одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах төр үеийн хвшлийн түншлэлийн санаачлагыг эхлүүлж байгаа. Одоо энэ баялаг бүтээгчдийн холбооны шугамаар энэ жижиг дунд үйлдвэр дэмжих зээл, жижиг дунд үйлдвэрийн сангийн шугамаар олдож байгаа зээлүүд бас энэ маань бас Хувьсгал аймагт энэ жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд маш их үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэгээ тэр дундаа бас энэ хүнсний үйлдвэр бол манай Хувьсгал аймагт нэлээд эрчимтэй сайн хөгжиж байгаа. Энэ ямар утгатай байна гэхээр манай Хувьсгал нутгийн хөрс бол үнэхээр бас Монгол улсын хамгийн шилдэг хөрс. Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол хүн ирүүл гэсэн энэ үрээ бол бас манай Хувьсгал нутагт тэр дундаа энэ байгалийн сайхан хангаад бол тохирсон юм сайхан үрээ байгаа. 103 аймагт тал хэрийн бүсд амьдарч байгаа. Тал хэрийн бүсэд ерөөсөө хөдөөцгөн үйлдвэрлэл, балын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийг үйлдвэрлэлд эргэлтэнд оруулах энэ нөхцөл бололцоо байгаад хөрөнгө оруулалтын төрөөс хийгээд ингээд явах юм бол боломж байна. Төрийн бодлого нь өөрөө тэр ухагдаг, дуустдаг баялагийг нөхөн үрждэг баялаг руу оруулах энэ процесс руу хийж чадах юм бол улс орны эдийн засгийн нөөц нь байна. Энийг бид болоод төр засгийн зүгээс тэр уулуурхан компаниудтай гүүрэн болж ажиллах энэ зүйл маш их дутагдaltaй. Одоо явцын дунд бас зээл хөтөлбөрүүд маань бас жижиг дунд үйлдвэрийн газраас зээл хууль аваад тийм ээ тэрүүгээр аж ахуйн нэгжүүд маань жоохон томрох одоо ийм өнгө аясанд орсон. Тийм учраас хувь хүмүүс бол юу гэж юм гэхээр нөгөө айгүй их нийлж одоо олуулаа ажиллах нь чухал юм бэ гэдгийг бол ойлгосон. Нэхэнх нь өрхөө үйлдвэрлэгч нар. Тийм учраас одоо ирээдүйн одоо жилүүдэд бол одоо бөөнөрөө олуулаа тийм нэлээд том үйлдвэрүүдийг одоо нэгдэж хамтдаа байгуулах гэсэн ийм одоо сэтгэлтэйгээр одоо орох гэж байна да. Холбоо маань бол маш сайн ажилтдаг л да. Тэ нэг одоо үйлдвэрлэл үйлчлэгээ ажиллаж байгаа бүр цэг хурж одоо ажилтдаг. Тэгээд ер нь л болж игэл одоо иргэн аж ахуй нэг гэхгүй одоо бүгдийг л хамруулахыг хичээж байна. Тэгээд ер нь бол нэг 20,000 гаруй гэж хараад байгаа шүү. Ер нь бол тий. Тэгээд аж ахуй нэгж хувь хүн гэхгүй бүгд л ер нь идэвхтэй өсөж дэвжиж байгаа гэж харж байгаа.
Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбооны түүхэн замлын үед 2015 оноос эдийн засгийн хүндрэл, улс төрийн шийдвэрээс шалтгаалan дэмжлэггүй болсон жижиг дунд үйлдвэрлэгчид нэгнээ дэмнэж эдийн засгийн хүндрэлийг хамтдаа давах зорилгоор Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбооны тэргүүн даваа эрийн санаачилгаар баялаг бүтээгчдэд дэмжих томилолт 21 аяныг Mass Media Group эхлүүлсэн байдаг. Энэ аян баялаг бүтээгчдийг дэмжих төсөл болж нийгмийн захиалга үйлдвэрлэгчдийн хүсэлтээр баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаж 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрийн ордонд анх тугаар их хурлаа хийж холбооны ерөнхийлөгчөөр Чимэдоржийн даваа эрийг сонгож удирдах зөвлөл баг хурлын гишүүдэд сонгосон байдаг. Үүний үр дүнд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах, бизнесийг хамгаалах эрх зүйн орчин, тусгаалсан үйл ажиллагаа явуулдаг агентлагууд бий болж төрийн бодлого үйлдвэр эрхлэгчид рүү чиглэж эхэлсэн. 2019 онд жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдаж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 оноос хойш 1.1 их 80 төгрөгийн зээлийг 9300 иргэн аж ахуйн нэгжид олгож, нийт 45,000 ажлын байрыг хадгалж 50,000 ажлын байрыг шинээр бий болгожээ. 2015 оноос манай Mass агентлагийн залуучууд энэ баялаг бүтээгчийг төсөлнө гэд дэмжинэ гэд төсөл хөтөлбөрийг одоо анх санаачлаад энэ хүрээндээ бид нэр 21 аймгийн баялаг бүтээгчдийн одоо үйл ажиллагаатай танилцах, тэдний үйл ажиллагааг одоо олон нийтэд сурталчлах зорилготойгоор энэ төсөл маань эхэлж байлаа. За тэгээ энэ хугацаанд энэ хугацаанд бид нэг 800 гаруй одоо үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй уулзаж тэдний жаргал зовлонг одоо сонсож одоо энэ төсөл маань одоо орон даяар амжилттай хэрэгжижсэн. Одоо баялаг бүтээгчдийн холбоо маань 10 жилийн хугацаанд бол маш их түүхийг бүтээжээ гэж одоо харж байна. За тэгээд ер нь 10 жилийн өмнө анх энэ жижиг дунд үйлдвэрлэлээс хөрхөг үйлдвэрлэлээс бий болж исэн 100 м квадратаас одоо эхэлжсэн компаниуд маань за ер нь өнөөдөр 1000 м квадрат талбайд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэх хэмжээний ийм боломжтой болж байна гэсэн үг. Баялаг бүтээгчийн төсөлд хамрагдаж баялаг бүтээгч гэдэг энэ холбоо болон одоогийн энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний холбоонд нэгдснээр биднес энэ маш хурдастай асуудлуудаа шийдэж эхэлсэн. 10 жилийн хугацаанд сүүлийн одоо яг 6 жилд би баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд ажиллалаа. Тэгээд 10 жилийн арга хэмжээ бол маш сайхан болж байна. 10 жилд хийх ажлаа тэрвэлөө маш томоохон амжилттай үйл ажиллагаа болж байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид маань нэлээд тусдаа болохоор жижиг боловч нийлээд Монгол улсын хэмжээнд эдийн засгийн хувьд маш их өрөөгөөчтэй тэм салбар байна гэдгийг өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. Орон нутгийнхныг төвийн зах зээл рүү орж ирэх, за төвд үйл ажиллагаа явуулдаг компаниудаа гадаад руу экспортод холбож өгөх гүүр болж ингэж бодлого зөвлөмж сургалт мэдээлэлээр хангаж ажилласан байна. Тэгэхээр бидний хувьд бол жижиг дунд үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн ийм холбоо байна гэдэг нь бол маш чухал зүйл байжээ. Үндэсний үйлдвэрлэл хөгжихийн хамгийн гол шалтгаан нь бас том аж ахуйн нэгжүүд кластер системээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй одоо захиалга өгдөг. Энэ захиалгын хүчинд хамтарч ингэж хөгждөг ийм нөхцөл байдал байд юм аа. Тэгэхээр одоо бол кластер системийг хөгжүүлэх зорилготойгоор бас ингэж явж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ сэргээх, баялагийг бүтээхийн тулд нэг хөнгөлтөө буюу жилийн 3%-тай зээл авах нь бол хэн бүхэнд нээлттэй байгаа. Төсөл сонгон шалгаруул. Тэгэхээр сайн төслөө гэвэл жидүү сангаас бол зээл авах боломж нь бол нээлттэй байгаа. Төр засгийн зүгээс бол бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Янз бүрийн одоо экспортын бүтээгдэхүүнээ гаргахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх үү, ямар шат дамжлага байдг үү, тэрийг одоо зааж сургаж өгөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол бас гадаадын компаниудтай бас холбож өгөх ажлыг бас төр засгийн зүгээс хийвлэх зүгээр юм шиг надад санагдаад байна. Жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих тухай хууль, тендерийн хууль, татварын хууль, хөтөлбөрийн тухай хууль энэ олон хуулиудын ажлын хэсэгт ороод баялаг бүтээгчдийн төлөөлөл болж дуу хоолой болж ажилласан. Энэний хүчинд бол өнөөдөр тендерийн хууль, жижиг дундын хууль, жижиг дундын сан ман гэдэг энэ эзэндээ хүрэхгүй, бүтэхгүй байсан юмнуудыг бид дуу хоолой болж өөрчилж чадсанараа бол өнөөдрийн баялаг бүтээгчдүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид тодорхой хэмжээний ахиц гарсан ийм жил болж байна гэж ойлгож байгаа. Цагдааглалын үед үндэсний үйлдвэрлэгчдийн жаргал зовлон түүхэн замнал, инновац, технологиг сурталчлах, баялаг бүтээгч цуврал нэвтрүүлгийн 60 дугаарыг бэлтгэж олон нийтэд танилцуулав. Үндэсний хувьсгал, цагаан алт, шинэ хоршоо зэрэг үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж, өнгөлөлттэй зээлүүд зорилттой эзэндээ хүрдэг болов. Төрөөс олгож байгаа зээл эзэдтэй хүрдэг болсноор өрхийн бичил үйлдвэрээс жижиг дунд үйлдвэр эрхлэгч цаашлаад топ аж ахуйн нэгж болтлоо өгчсөр байна. 90-ад оноос эхлээд энэ зах зээлийн нийгэмд
шилжснээс хойш бол ченжийн зохицолцоонд орсон тийм ээ. Нэгнээс аваад нөгөө зарах юм зүйлүүд явсан. Одоо энэ цаг хугацаа дуусч байгаа. Одоо бол өрхийн үйлдвэрлэлээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж Монгол улс хөгжих байхаа гэж бодож байна. Ийм учраас одоо жижиг дунд үйлчлэгээний холбоо болж манайх өргөжж байгаа юм байна. Энд баяртай байна. Налахт үргэлт маань одоогийн байдлаар давхарсан доогоор 3000 гаруй жижиг дунд бичил бизнес эрхлэгчид ажиллаж байгаа. Бизнесийг анхлан эрхэлж байгаа компанид ядаж 3-5 жил татвараас чөлөөлөх, хөнгөлтэй зээл олгох, дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчтэй мэдээлэлээр хангах төр холбоодууд нийлээд энэ тим бизнесээр энэ хамгийн сайн бүтээгдэхүүн байдаг мэдээллийг олгуул илүү зардал гарахгүйгээр бас хүмүүс бизнес эрхлэх юм байгаа. За төр одоо жижиг дунд хоёрын холбоо нь одоо татварын орчин, нийгмийн даатгалын орчин байна тий. Одоо нөгөө ажилчтай одоо таатай орчинд ажиллуулахад ер нь одоо ямар нөхцөл байдлыг бий болгож ажиллах талаасаа ингээд тэр хууль дээрээ нэлээд юм ангилалтай хууль захирамжууд байх юм бол бид нарт бас ийм таатай орчин үүсэх одоо нөхцөл байдлынх нь одоо суурь шалтгаан болох юм уу да гэж бас харж байна. 24 оны судалгаагаар нэг 17% орчим эзэлжсэн манай компани борлуулалт одоо бол эхний прогнозоор нэг 18 гарантай ямар ч л байсан өмнөх оны борлуулалт бол 30 гаруй хувиар нэмэгдчихсэн. Энэ мань бас юутай холбоотой гэвэл нөгөө автоматжуулалт бүтэмжийг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжүүд суйрлуулсантай холбоотой байж байгаа. Одоо нодлон ерөнхийлөгч хүртэл даваа зөвлөгч гэсэн манай хоньны ноос бордооны үйлдвэрийг очиж үзчихсэн. Тэр үйлдвэр бол одоо анх удаа дэлхийн зах зээл дээр хоньны ноос бордоо гэдэг бараг экспортод гаргасан юм а. Холбооныхоо бүтцэд яг цэвэр одоо энэ жижиг дунд үйлдвэрүүдийнхаа үйлдвэр эрхлэгчдийн гадаад худалдааны бодлогыг боловсруулж явах заавалжгүй энэ дээр нь анхаарах хэрэгтэй юм байна. Эх орондоо хийж бүтээнтэй ерөөсө байдгүй зүйлийг бий болгоод оюуны өмч аваад ингээд хийж бүтээн тэгээд тэр нь хүмүүсийн хэрэгцээг хангана гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл байнамаа. Ковидын үед бол бүгд л бас хүнд хэцүү үе байсан. Энэ үед яг одоо энэ холбоо бол одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлтэд дэмжиж дуу хоолой болж эднэрийг сурталчилж эднэрийг ард түмэнд таниулж үндэсний үйлдвэрлэлээ хэрэглэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэсэн урайндор маш сайн ажилласны үр дүнд өнөөдөр бас нийт ард түмэн хэрэглэгч дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэж сурж байна, авах сонирхолтой болж байна. 10 жилийн хугацаанд ямар их ажлыг хийсэн бэ те гэдэг нь бол одоо анханасаа зөвхөн бага хэмжээний танилцуулга явахт л бол маш их харагдчихна. Тэгээд нийгэмд нэгдсэн холбоо бол яалтчгүй хууль эрхцэн хувьд бол мэрэгжлийн болох юм байна. Тэн дээр бол тэгээд 10 жилийн төлөвлөгөө байна. Маш том давуу тал гэж харж байгаа. Нэгдэж нийлснээр Монгол улсын бүтээгдэхүүний гадагшаа гарах зах зээл Made in Mongolia гэдэг нэрэнд ор тэ нэгдэж явах гарцыг бол бид хайж байгаа. 2000 оноос Монголд өрхийн бичил жижиг дунд бизнес эрхлэгч гэх нэр томьёо бий болсон тэр цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид ийм замыг туулж өнөөдрийг хүрч байна. Түр бодлогоор дэмжиж өгвөл хувийн хөвшилтэй хамтарч чадвал импортыг орлож чинээлийг дундаж давхаргыг бүрдүүлэхэд үйлдвэрлэгчид бэлэн байна.